2016 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Дархан сумын 12 дугаар багийн нутаг дэвсгэрт 100 хүүхдийг хүлээн авах хүчин чадалтай 24 дугаар цэцэрлэг ашиглалтанд орсон. Тус цэцэрлэг хэдийгээр 100 хүүхдийн хүчин чадалтай шинэ хичээлийн жилд 4 бүлгийн 150 гаруй хүүхдэд сургуулийн өнөх боловсролыг 20 багш ажилчдаар дамжуулан олгож байна. Хүүхдэд ээлтэй цэцэрлэг болох халсын хараатай ажиллаж байгаа тус цэцэрлэг 2017 оны 12 дугаар сард үүдний өргөтгөлөөхийн хүүхэд багчуудын ая тухтай орчинг нэмэгдүүлж чадсан байна. Өнөөдөр аймгийн засаг дарга Насанбат тус цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцлаа. Үүдний өргөтгөлийг орон нутгийн хөгжлийн сангийн 9.8 сая төгрөг, боловсрол соёл урлагийн газрын урсгал зардлаас 5 сая төгрөг гээд нийтдээ 14.8 сая төгрөгөөр хийж өөрсдийн нөөц бололцоогоо дайчлан дотоод тогтчлолтоо хийсэн байна. Гэр ороллын хүүхдүүдийг бид нар аюу орчин үеийн гоё шин шийдлэр хамгийн таатай орчинд гоё сургалтын бас шинэ хөтөлбөрөөр ингэж ажиллах боломж байж болох юм уу гэдгийг судалж үзэж багаараа хөтөлбөр төлөвлөгөөгөө боловсруулсан. Тэгээ шинэ цэцэрлэг учраас хөгжлийн хөтөлбөрөө боловсруулж 2022 он хүртэл цэцэрлэг маань ямар стратеги зорилго төлөвлөгөөтэйгээр хөгжих вэ гэдгийг хамт олон эцсийн саналыг авч тусгаад тэгээд эхний жил маань дуусаа 18 он шинэ он гарч байна. Тэгэд энэ хийсэн ажлаа орон нутг маань дэмжээд, засаг дарга маань дэмжээд, хөрөнгөний маань шийдээд өгсөн. Энэ бол маш том тус байсан. Олсон хөрөнгөөрөө бид нар ямар орчныг бүрдүүлэх вэ гэдэг бол хамт олон буюу удирдлагын бас менежмент сэтгэл зүрх байдаг байх гэж бодож байна. Тэгээ ийм сайхан орчин бүрдүүлсэн хамт олондоо аймаг орон нутгийн удирдлагатаа тэг өнөөдөр засаг даргатаа бас хийсэн ажлаа тайлгнаж байгаа. Энэхүү цэцэрлэгт сургуулийн өнөх боловсролыг эзэмшиж байгаа нийт хүүхдүүдийн 70% нь Дархан сумын 15 дугаар багийн хүүхдүүд байгаа ажээ. Иймээс цэцэрлэгийн хамт олон эцэгчүүдтэйгээ уулзалтын шаардлагатай хийх ажлаа эрмэлсэн бөгөөд хаанаас нь харсан ч тогтчил сайтай ая тухтай тавлан орчинг бүрдүүлж чадсан байна. Тэд энэ онд камер жүлтийн асуудлаа хамтдаа шийдвэрлэхээр зорин ажиллаж байна.